бичлэгийг үзвэл манай гэрийнхэн бас гомдож магадгүй л дээ. Гэтэ би бас амиа орлох гэж бас хэдуудаа оролдож ирсэн. Яг бүх юм байгаа ч гэсэн хүн заримдаа юу ч юм шиг тийм мэдрэмж төрдөг юм лээ. Чи юу дутлаа гэж гэлдэгдэг шүү дээ. Тэ. Хүний дотор яг юу байгааг хэн ч мэдэхгүй. Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард волфизм нэрээр уран бүтээлээ төрөвдөг Гисэр оролцлоо. Тэрээр олонний хараанд байдаг хүний сэтгэл зүй, өөртөөгөө тэмцэлсэн өдрүүд, харанхуй бодлоо хэрхэн хайраар дүүргэсэн талаар сэтгэлээнээ ярьсан юм. За, сайн байна уу? Ног Гисэр, Батцэнгэлийн Гисэр гэдэг stage name волфизм. Тэгээд rap дуу хийдэг, rap trap, урсгалаар дуу хийдэг тийм уран бүтээлч байна. Амбул зургуулаа. Тэгээд одоо бол амбул гуруулаа гэж явна их нөхөдтэй. Би амар юу гэр бүлтэй болохыг юм 50 амьдрахыг ч юм уу амар хүсдэг байсан. Тийм. Ер нь бол би одоо дуу энтер гэж яваад 10-аад жил болсон байна. Анх одоо 10 11 оноос хойш ер нь л дандаа л өөрийнхөө дуртай юм хийж явсан. Тэгээд энэ хугацаанд бас зөндөө ядарсан хүмүүсийн хэл лам юу гэдгийг дандаа хүмүүсийн нүдэн дээр тийм байсан баг. Тэгээд яг өөрөө ингээд тийм өөршгөө тийм хүүхдтэй өрүүлжлэлтэй болоод тэгээд надаа яг үгээр хэлхий аргагүй амар тийм гайхаад итгэж чадахгүй саяхныг хүртэл одоо хүртэл би ингээд өглөөс ирээд ингээд хүүхдээ хараад тэгээд ингээд нэг итгэж өгөхгүй байгаад байдаг юм лээ. Тэгээд юм гайхалтай л мэдрэмж байсан. Мэдгүй сүүлийн нэг хэдэн жил нэг 2-3 жил байсан баха. Жохон сэтгэл готарч ирсэн үед надад байсан. Энэ бичлэгийг үзвэл манай гэрийнхэн бас гомдож магадгүй л дээ. Гэтэ би бас амиа орлох гэж бас хэдуудаа оролдож ирсэн. Тэгээ манай сонсогч нар ч гэсэн надад бас гомдож тийм тэгж магадгүй. Яг түрүү хэлсэн нөгөө нэг бүх юм байгаа юм шиг мөртлөө юу чгүй хоосон юм шиг тийм мэдрэмжийг аваад ингээд амьдарч ирсэн. Тэгээд бүх талаараа амар их боддог байсан. Тэгээд бас оролдлогод хийж үзчихсэн. Тэгтээ амар аимхай юм лээ. Одоо би аав хүн болсон. Тэгээд би одоо алдах хэрэггүй, муу явах хэрэггүй. Хүмүүс намайг юу гэж хэлсэн ч тэгтээ хамаагүй, юу ч надад наалдахгүй. Тэгтээ хүүдээ их нэртэй гэргүүлтэй ямарч би хэрэг халдаахгүй. Бүгдийг нь үүрээд явж чадна. Би хүчтэй болсон, бүр улам хүчтэй болсон. Улам хүчтэй чонулсон. Намайг хайрладаг хүмүүсийнхаа төлөө би сайн сайхан явах хэрэгтэй. Тэгээд намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Бүгдээрэнд найртай шүлгэж та. Сайхан байна. Зүгээр тухайн үед би сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй контролоо алдаад зүгээр тэрхэн мөчтөө тэнэг үйлдэл хийсэн байсан бол мэдгүй би бодож байгаа л доо. Тэ. Ийм гоё амьдралыг орхиод явчих болохгүй. Амьдрал төр чигээрэл хайр яг хүнийг ингэж амьдруулж бас өхүүлж чаддаг хамгийн хүчтэй мэдрэмж байна. Хизээж байхгүй болдоггүй. Тэгээд юугаарч орлуулж болдоггүй. Тийм зүйл. Би юугасаа л ийм л юм баггүй. Тэг яг хөө зүгээр би дуу хийхдээ тийм янз болдог ч юм уу хүн өөрийнхөө яг тэр дотор байгаа бодож байгаа мэдрэмж байдгийн
онгод гэдэг юм уу те тэр болгоныг ингээ гарах гад хүн ингэж хувирж өөрчлөгддөг байхгүй юу. Тэгээ интернэс би тийм бусдын боддог шиг тийм хар тамхи гудамжин зардаг ч юм уу хүн амьтан хутгалаад буутах гад байдаг дээрлгээд ингээд буруу үлгэр дуурайл үзүүлээд байдаг ч юм уу. Яг тийм юм биш байна. Одоо тийм хэцүү байсан мэдрэмжүүд байхгүй болсон. Одоо миний ингээд энэ чинь нүгээр дүүрэн хайр байгаа. Зөндөө их надад хайраар дүүрэн амьсгалж байгаа. Юусэн надад ямар ч худал хуурмаг зүйл байхаа болсон. Энэ дотор ингээд боддог байсан. Тэр бодлууд гараад явчихсан. Зөндөө их нулимстай зүг, зөндөө их цустай зүг гараад явчихсан. Тэгээд одоо миний хүүхд бас энэ бичлэгийг ирээдүйд бас үзэж магадгүй шүү дээ. Тийм болохоор аав нь бас хүүгээ эрүүл сарвал байлгаад зөндөө сайн хүн болохыг нь харахын тулд бус удаан хугацаанд хамт байхын тулд сайн замаар амьдрнаа гэдэг. Одоо манай фэн клубийнхан байдаг. Wolves гэдэг. Тэгээ бас маш удаан хугацаанд надтай бүх цаг үед хамт байна. Ашиг сонирхол дээр тогтож байгаа харилцаа бол тэгээд дуусчдаг баг. Зүгээр нэг гэрэн дээр цаасан дээр байдаг харилцаа бол дуусчдаг. Энд байдаг харилцаа бол дуустдаггүй. Бүхэл цаг үед наваг хамгаалаад, ойлгоод, дэмжиж ингээд ард минь байнга байдаг тэр дүнэртээ намайг сонсоод бас ингээд гудамжаар зөрөгтөөж гисэн чиний тэр дууг чинь сонсоод тэр цаг үед ингээд хамт байсан шүү гэд хэлдэг. Тэр сонсогч нар болгондоо удахгүй шин цомгоо өгнө гэж хэлээ да. Кинонд тоглож үзвэл намайг жоохон ирээдүйтэй авьяас байж магадгүй гэж манай эхнэр хэлсэн л дээ гэдэг. Тэгээд би нэг тоглол гоё дүр байвал тоглолно гэж бодож исэн. Тэгээд яг энэ Rhyme гэдэг кинон дээр ингээд оролцоход би бас яг тэр дүр бас гоё яг өөрийнхөө яг надад таалагдсан нэг дүр байсан. Манай найз нар тэнцээ зөндөө байна. Тэнгүүтээ бас ингээд ерөөсөө ингээд нэг жоохон харилцаагүй хоорондоо бивтэй байсан хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүмүүстэйгээ бүр ингээд хоёр тал болоод тэгээ тоглоно гэсэн чинь надад бүр амар сонирхол төрөө. Тэгээ тэр хүмүүстэйгээ ингээд бас нэлээд цаг хугацааг өнгөрөөж байгаа шүү дээ. Зөндөө болон юм дарах үедээ дараад ингээд ядрах үедээ ядраад хоолоо хувааж идээд тэнгүүд тэр хүмүүстэйгээ илүү ойлголцоод тэгээд ийм цагийг өнгөрөөхөд надад бас илүү зугаатай байсан гэх юм. Удахгүй 9 сарын 5-нд бүх кино театруудаар Rhyme кино маань нээлттэй хийх гэж байна. Тэгээд өөрийнхөө дэргэсгүүдийг би бас амар үзмээр байна. Тэгээд бас гэр бүлээрээ суугаад тэгээд үзхийг бас маш их догтлон хүлээж байна.